Үзэгчдийн амжилт хүсье нэвтрүүлэг эхэлж байна. Таны энэ өдрийн ажилтай нь амжилттай гэрэл гэгээтэйгээр эхэлсэн гэдэгт бид итгэлтэй байна. Манай нэвтрүүлэг өнөөдөр хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургуулиас үргэлжлэн хүрч байна. Ингээд өнөөдрийнхөө оролцогчийг энэ дотроос нэг багштай уулзъя гэж бодоод энд ирсэн. Ингээд бүгдээ оролцогчоо олцгоё. За энэ програмчлалын лаборатори гэж нийшээ ямар ч байсан оръё. За сайн бацгаана уу? Ийглийн амжилт хүсье нэвтрүүлгээс явж байна. Та нарын энэ өдрийн ажил чи амжилт хүсье? Сайн байна агш. Таныг нэвтрүүлэгтээ оролцуулъя гэж бодоод ангиулж ороод ирлээ. Эхлээд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй. За намайг Мөхтия гэдэг. За 2005 онд хүрээдээ сургууль шотисыг төгссөн. Тэгээд одоо хүрээдээ сургуульд 2006 оноос ороод энэ жил хүртэл багшилж байна да. Электроникийн тэнхимийн багш. Та тэгэхээр өглөө гэрээсээ гарахдаа яг ямар төлөвлөгөөтэй гарсан бэ? Өнөөдөр ер нь хичээл заах оюутнууд их байгаа юу? Хэдэн ангид хичээл заах вэ? Өнөөдөр 5 цагийн хичээлтэй байгаа. Албан ёсны ревизан дээр тавигдсан. Тэгээд өдөөс хойш бас нэг 3 цагийн хүүхдүүдэд нэг давтлага өгнө гэж ярьсан байгаа. Тэгээд завсар чөлөөгөр нь тэгэл бас өөрийнхөө хичээлийнхаа лекцийг бэлтгэх дээр ажиллаа хийгээл байж тийм да. Өнөөдөр одоо энэ хэдвэр курсын оюутнуудад ямар сэдвээр яг хичээл орох гэж байна? Манай электроникийн тэнхимийн 2 дугаар курсын оюутнууд. Тэгээд өнөөдөр бид нэр логик циркут гэсэн хичээл үзэж байгаа л да. Энэ семестрт. Тэгээд өнөөдрийн яг судлах хичээл маань лаборатори байгаа. Тэгээд нөгөө нэг 74 сэртэй чипүүдийг ашиглаад лабораторийн туршилт хийх гэж байгаа. Тэгээд зарим нь компьютер дээрээ туршиж агаад зарим нь гараараа ухсрах энэ лабораторид ороод. Таны ажил тэгэхээр орой хит гээд дуусах уу? Өдөөс хойш нэг хүүхдүүд давтлага өгч үү тэгээд дуусгах юм тий. Тий, өдөөс хойш 2 цагаас 5 цаг хүртэл давтлага өгөөд тэгээд уг нь бол ажлын цаг 5-аас дуусна. Тэгэл тэрнээс хойш бас өөрөөсөө хийх юм байгаа л та. За тэгэхээр Мөхтия яаш бид нар орой эргээд тань дээр хүрээд ирье. 5 цагт ирвэл та доор өрөөндөө байж хуу энэ анги танхимд байж. 5 цагт яг давтлага дуусаад өрөөндөө ороод байж байгаа. Таны өрөө чи хэдэн номерт илээ? 108-д. За тэгвэл орой бүгдээрээ эргээд уулзъя. Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье. Та нар ч гэсэн амжилт хүсье.
үзэгчтэй бид нэр оролцогчтойгоо уулзах гад хүрээ дээд сургууль дээр ирчихсэн байна. Тэгэд оролцогчийн маань өөрөө ерөн 108 номерын өрөө гэж байна. Ерөнхийдөө одоо ажил нь бол дуусчихсан байгаа. Тэгээд ийшээ өрөөр нь ороод үзье. Оо, за таны ажил өнөөдөр амжилттай байсан уу? Ерөнхийдөө хичээлийн ачаал хэрэг байв? Амжилттай байсан. Нөгөө давтлага өгнө гэсэн оюутнуудаа өгчөөд сая бууж ирж байна. Тий. Өнөөдөр ерөнхийдөө оюутнууд ер нь хичээлдээ хэр идэвхтэй оролцов? Маш идэвхтэй байсан. Манай оюутнууд миний заасан ер нь хичээлүүдэд айгүй их идэвхтэй оролцдог. Өнөөдөр давтлага өгсөн хүүхдүүд маань ямар сэдвийн дагуу давтлага өгсөн бэ? Сургуулийн чи оюутнууд уу? Тийм, манай сургуулийн оюутнууд электроникийн 3 дугаар курсын оюутнууд. Тэгээд дараа жил нөгөө дипломын ажлаа хийх гэж байгаа учраас бид нар нэг үзэж байгаа хичээл дээр нарийн тусгай дахиад нөгөө нэг давтлага хийж байгаа л да. Процессор програмчлалтай хичээл баг. Одоо ямар ажил вэ? Одоо нөгөө даалгаврууд авсан байгаа. Тэрийгэ шалгаад тэгээд тэрийгэ нэг тавьчаал гэрлэг хайр та. Оройд 6-7 цаг гэж л бараг л дуусна да. За баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцсон тань. Тэгээд таны цаашдын чи ажилд амжилт хүсье. За баяртай. Танаар ч гэсэн ажлын амжилт хүсье. За баяртай. Манай өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Маргааш амралтын өдрүүд эхэлж байгаа. Хэрвээ та найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ амралтынхаа өдрийг гадуур өнгөрөөнө гэж бодож байгаа бол гэрээсээ сайн дулаан уцлаад гараарай. Учир нь маргаашнаас эхлээд цаг агаар хүүтрэх төлөвтэй байгаа. Ингээд амжилт багасаа тоо нэгээсээ эхэлдэг. Бүгдээрээ шинэ 7 хоногтоо эргээд уулзцаая. Баяртай.